хамгийн ихэнд сүнс шүү. Сүнсэн биеэд хэлээд Чингис хааныхаа сүнсэн биений мэдрэмжээс арга ухаан философт нь суралцах, замналд нь суралцах замаар гэж сүнсэд хэлцгээе. Тэгэхээр замнал гэдэг бол бясалгал хийж суужгаад төрдөө гой мэдрэмж авч тайвширчаад тэгээд мяа амьдралдаа эргэж ороод ялагдаад нүдүүлээд буцаад амьдралаасаа зүгтааж байгаа энийг замнал гэдэггүй. Одоо юу гэдэг энийг бол бясалгал гэж хэлээд байгаа. Одоо өөр нэр хэлээд байгаа. Замнал гэдэг бол сүнсэн биен дээрээ хэрхэн би ялах вэ? Яаж одоо амьдралын асуудлуудыг даван дийлэх вэ гэдэг өөрийнхөө сүнсний итгэл үнэмшлээ хурцлаад түүгээрээ амьдрал дээр гарч алхмуудыг хийгээд тодорхой хэмжээний үр дүнгууд гаргаж ирээд тэгээд өөрийнхөө явж байгаа замыг тэр гэрэлтэй бөгөөд төвгийг ялан дийлдэг ялахын мэдрэмжэн дээр нь аваачж байгаа бол бидний Чингис майндсет буюу Тэнгэр юм а. Бидний их хаанаас өгсөн бидний хамгийн том бэлэг их хаанаас авч байгаа.